Агуу их орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн Эх орон их ялалт дайны баатрууд номын нээлт боллоо. Эхний ном бол Эх орон их ялалт юм. Орос Монгол яруу найрагчдын шилдэг бүтээлийн төвөр номонд 61 яруу найрагчийн далшхан бүтээлийг сонгон оруулсан байна. Сонгосон бүтээлүүд нь хэд хэдэн онцлогтой. Оросын 29 найрагчийн 33 шүлэг найраглалын дийлэнх нь Эх орны дайны жилүүдэд бичсэн бүтээлүүд байгаамаа. За энэ ном маань мэдээжээр Монгол Оросын яруу найрагчдын шилдэг бүтээлүүдийг оруулсан 61 яруу найрагчийн 70 гаруй бүтээл байгаа. За Орос Монгол хоёр хэл дээр нийтлсэн байгаа. Сонгодог зохиолчд гэж хэлэхээр цоодлогоо, лавсрангоо, сахуулаа тийм ээ орчин үеийн залуу яруу найрагчдын бүтээлүүд бас энд орсон байгаа. За Оросын яруу найрагчдын бүтээлийг бид нэр авахдаа ихэнх бүтээлүүд нь бол яг дайны үед фронт дээр тулдж байх үед бичигдсэн тийм зохиолуудыг бид нэр бэлхүү авсан байгаа. Түүнээс гадна зөвхөн Орос Монголын яруу найрагчдын бүтээлийг аваагүй. Хуучнаар зөвлөлт социалист бүгд найрамд холбоот улс гэж байсан тийм зөвлөлтийн олон үндэстэн ясны бас зохиол яруу найрагчдын бүтээлийг оруулсан. Тухайлх нь бол Беларусь, Казахстан, Киргиз, Башкир гэх мэт тийм ээ. За бас нэг манай номын нэг онцлог гэх юм бол бид нэр энэ номоо Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэх Дашуржийн нацаг доржийн миний нутаг Оросын нэгд яруу найрагч Сергей Есений Рус гэдэг Орос орн гэдэг ийм шүлгээр эхлүүлсэн байгаа. Энэ нь бол учиртай. Яагаад гэх юм бол Эх оронгоо бол юуны төлөө бид нэр ялалт байгуулах юм. Дараагийн ном бол Дайны Баатрууд нэртэй бүтээл. Энэ номыг бүтээхэд нийт 5 жил зарцуулсан байна. Номонд 1941-ээс 1945 оны дайнд оролцсон баатруудын гэр бүлдээ бичсэн загтал дээр үндэслэн бичжээ. Ихэнх материалууд нь загтал болон фото зургууд багтсан. Монгол Оросын архивын газартай хамтран ажиллажээ. Олон жилийн нэг материал цуглуулсан. Одоо нөгөө бараг цөөхөн хүмүүс мэддэг. Монголоос тийм ээ нэг 5,000 хүн яг Орос гаралтай дээрээс нийцээ төрсэн хүмүүс тийм ээ дайнд оролцож байсан. 1500 бараг ирсэн. Бүгдээрээ нөгөө Москвагаас эхлүүлээд тийм ээ тэгээд Сталинград, Курский дугаа тийм ээ тэнцээ нас барьсан байна. Энэ номд дотор тийм ээ нөгөө архивын материал байгаа. Дээрээс нь захиа тийм биднээс юуг хэрэгжилж байсан архивын материал дээрээс нь таньдаг хүмүүсээс тийм ээ нөгөө шаардж байсан. Одоо баг тэр хүмүүс байхгүй тийм бүгдээрээ нас ярьсан. Игчнэр тийм ээ нөгөө гэр бүл тийм ээ биднэрт бас баахан материал явуулжсэн байхгүй тийм. Великой Отечественной войне. Өнөөдөр болох гэж байгаа хэмжээ бол Эх орны дайны ялалтын 8 жилийн ойг тохиолдуулан 2 номыг хэвлэн гаргасан байгаа. Би энэ 2 номонд ерөнхийдөө танилцсан байна. Эхний ном болохоор шүлгийн дайны тухай шүлгийн ном юм. Энэ бол үнэхээр хосгүй ном гэж би бодож байгаа. Энэ номонд болохоор Эх орны дайны тухай шүлгнүүдээс гадна бас хаалхан галын баялдааны тухай, Орос Монголын дайчин нөхөрлөлийн тухай шүлгүүд багтсан байгаа. 2 дугаар ном бол Дайны Баатрууд гэдэг ном. Энэ номыг үнэхээр шинжлэх ухааны бүтээл гэж хэлж болно. Эх орон их ялалт яруу найргийн төвөртэй хамт нээлттэй хийсэн Дайны Баатрууд номыг Монгол дахь Оросын эх орон нэгтнүүд байгууллагаас эрхлэн гаргажээ.